Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ амьдраа шууд нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн дугаарт байгаль орчин ногоо хөгжлийн яамны ногоо хөгжлийн бодлого төлөлтийн газрын дарга ноён Чулуу оролцож байна. Үзэгч та бүхэнд бүгд ч гэсэн оройн дүргий. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын яам нь байгаль орчин ногоо хөгжлийн яам болж бүтцийн хувьд бол одоо бүрэн өөрчлөгдөж ажиллах хүлээж авсан байна. Тэгэхээр бодлого төлөлтийн газрын даргын хувьд бас яамны ажлыг тийм ээ цаашаа өргөжүүлэх, хийж бүтээх ажлуудад төлөвлөж байгаа зүйлүүд их байна. Эндээс соёлын яриагаа эхлэх үү. Тэгээ юу манай яам бол байгаль орчин ногоо хөгжлийн яам маань бол ерөнхий чиглэлийн яам болсон байгаа. Тэгэхээр ерөнхий чиглэлийн яам болно гэдэг чинь бол бусад салбарын яамдаа бол ерөнхийдөө бол бас ерөнхий чиг үүргийг өгөх ёстой. Тэгээд манай шинэ засгийн газар угаасаа тогтвортой хөгжлийн асуудлыг нэлээх чухалчилж тавьсны ачаар ийм байгаль орчин ногоо хөгжлийн яамыг байгууллаа. Тэгээд ер нь бол манай яам ч гэсэн бол зөвхөн байгаль орчныг хамгаална гэхээсээ байгаль орчныхоо хамгаалаад яаж юу ногоо хөгжлийн замаар хөгжих вэ гэсэн бодлогыг бол боловсруулах тэгээд хэрэгжүүлэх тийм чиг үүрэгтэй ерөнхий чиг үүрэгтэй яам болж байна. Тэгэхээр байгаль орчны яамны хувьд ногоон соёлын иргэншлийн хөтөлбөр гэж бас том хөтөлбөр боловсруулж тэнд бас нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ талаараа та бас иргэдэд мэдээлэл өгвөл одоо энэ ногоон соёлын одоо хөтөлбөр гэдэг нь одоо яг ямар хөтөлбөр юм бэ? Болно. Ер нь бол гол үндэс нь болохоор зөв тогтвортой хөгжлийн асуудал байна л да. Тэгээд тогтвортой хөгжлийн асуудлаар болохоор зөв нийгэм эдийн засаг байгаль орчин гэсэн тулгын гурамжлал асуудлыг яг цогцоор навч үзэх асуудал байдаг. За ерөнхийдөө бол энэ гурвыг цогцоор навч үзэхэд хэлэхэд их амархан юм шиг мөртлөө Монгол улсын өнгөрсөн хөгжиж ирсэн замыг харах ч гэсэн ерөнхийдөө бол байгаль орчноо их доройтуулаад тэгээд нийгмийн хувьд ч гэсэн их ядуурл нийгмийн тэгш ус байдал нэлээх газар авсан иймэрхүү энэ тогтвортой хөгжлийн замаар явж бас чадахгүй байгааг анхаарал үзэж манай засгийн газар бол иймэрхүү бодлого боловсруулж тавьж байгаамаа. Тэгээд дээрэс нь бол яг нарийн дээр бол энэ тогтвортой хөгжлийн өсөл бодлыг Монголынхаа өрсөн дээр буулгахад Монголын соёл тэгэл яг Монголын өнөөгийн байдалд тохирсон засаглалын асуудлуудаа хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудлаар энэ 3-5 асуудлыг дээрээс нь тулгын гурамжлал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг дээр нэмээд засаглал соёлын асуудлыг нэмж оруулаад ингээд цогцоор навч утсан юм бодлогыг гаргаж тавьж байгаа юм л да. Тэгээд тэрэн дээр бол юуны асуудал бол жишээлбэл соёл иргэншлийн асуудлыг өгч чухал байр суурь эзлэн. За энд бол Монголын уламжилт нүүдлийн соёл иргэншилт бол ногоо хөгжлийн үр хөврөл маш их бий. Жишээ нь бид нар бол материалыг бус соёлтой бага материал хэрэглэдэг. Тэгээд сэргийгдэр ч юм уу нарны эрчим хүчээр ашигладаг тийм тогтолцоотой байлаа. Тэгээд дээрэс нь бол ерөнхийдөө бол бас нэг нутаг усныхан бол нийгмийн харилцаагаар бол бас хамтарч тийм харилцаатай янз бүрийн ганцууд тохиолдоход бол бэрхшээл тохиолдоход бол бүгдээрээ хамтран давж туулдаг хамтарч үз санаатай иймэрхүү зүйлүүд бол их чухал байлаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ байгалийн өв, нийгмийн өв, соёлын өв, тэгэл хүний өв, тэгэл шинээр бий болгож байгаа өв гэх мэтлэн бүх энэ өвүүдийг яаж харилцан уялдаатайгаар зөв зохицуулж, зөв хамгаалж тэгэл хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг дэвшүүл тавьж байгаа юм л та. Энэ асуудлыг бол ер нь бол шинэхэн дүү юмнуудын яриг өөрчлөлвөл яаж бид нар тийм ногоон зан заншлыг бий болгох уу, яаж ирээдүйг илүү ногоон болгох уу гэсэн асуудлууд ярьж эхлэх гэсэн үг л дээ. За ер нь бол жишээ нь одоо ингээл 20 жил 20 арчил руу шилжээд 20 гаруй жил өнгөрцөн байна. Араа 20 жил гэдэг чинь нэг үе гэсэн үг юм хүний амьдрал. Араа нэг үе өнгөрөхөөр хүмүүс илүү их ингээд нэг үеийг ингээд эргэж харж дүгндэг юм шиг байна л да. Тэгэхээр чин зэрэг ирээдүйн 20 жил, тэрний дараагийн 20 жил гэдэг 40 жилийн дараа ямар болох вэ гэх мэтлэн асуудлуудыг бодох
шаардлагатай болж эхэлж байна л да. Тэгэхээр зэрэг энэний зөв замаар явах их үсрийн бид нар манай яам бол их тавих үүрэгтэй. Ийм учраас манай яам бол энэ ногоо хөгжлийн суурийг тавьж ногоо соёл хэрэгжүүлсэн үзэл баримтлал хөтлөөр осруулж ногоо хөгжлийн загваруудыг бусад яамтайгаа хамтарч боловсруулах, байгуулах тийм үзүүлж харуулах иймэрхүү зорилготой ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр хүмүүст бол яалтчгүй энэ ногоон соёлын иргэншлийн талаар ер нь одоо экологид ойлтой тийм ээ зөв зан заншилтай амьдрахын талаар бол одоо ямар нэг хөтөлбөр хэрэгжүүлэх нь бол бас гарцаагүй бас тулгамдж байгаа асуудлаа гэсэн хэдий ч бас энэний нөгөөтэйгүр нөгөө уул уурхаагаас шалтгаалсан одоо дэлхийн цаг уурын дулаарлаас шалтгаалсан нөгөө нэгэнт цөлжсөн нэгэнт одоо тэнд ногоон хөгжил байхгүй болсон газруудыг одоо яах вэ? Тэр чинь их зөв асуулт та. Ер нь бол нэгэнт их доройцсон газруудыг бол нөхөн сэргийгтлийн асуудлыг тавьж байгаа. За манай яам бол энэ хариуцлага тооцох асуудлын механизмуудыг нэлээд хүчтэй тавьж ажиллах бодолтой байгаа. За тэгээд нөгөө тал нь маш их тийм бас доройцоогүй газрууд дээр өөр цоошин бодлогуудыг баримталж боловсруулах хөгжүүлэх шаардлагатай болж эхэлж байгаа юм л да. Жишээ нь хэлээ л да. Говийнхаа жишээлбэл Монголынхаа говийнхаа зөв хэсэг говь маань их баян байна л да тий. Тэгээд баялагын хараал гэдэг чинь бас нөхөө нэг тал нэрэ байгалаад баригдуулаад соёлоо алдаад тэгээд Монголын төрх алдах хэмжлэн харамсалтай юмуд бас байх юм байна л да. Тэгээд тэгвэл говийнхаа энэ зөв хэсэгтэр ингээд ийм байдалтай хүнд байдал тулгарч байгаа юм бол Монголын говийнхаа баруун хэсэгтэр жишээлбэл маш их өөр бодлого боловсруулал яасан гэсэн жишээлбэл нэг тодорхой санаа болгож санаагаа хэлэхэд бол тийм байна л да. Жишээ нь тэнд бол нүүдлийнхээ соёлыг арай түлхүү дээдлээд тэгээд байгалаа бол маш их түлхүү дээдлээд аль болох нэлээд өргөн утам нутгийг бол дэлхийн байгалийн болон соёлын бүртгүүлэх ажлыг бас хийж болж байна. Тэгээ хамгийн гол зорилго нь бол байгаль соёлоо ингээд цогцоор нь хамгаалахаас гадна ногооноор нь хөгжүүлж, ногоон бус болгож хөгжүүлэх тийм төлөвлөгөө боловсруулж болохоор байна л да. Энд бол органик хүнс, байгаль соёлын аялал жуулчлал, тэгээд сансрын холбоо энэ чинь бол юутай нүүдлийн соёл иргэншилтэй бол их харилцан биенээ хөгжүүлэн дэмжиж цоошин хөгжлийн замыг бий болгох их болцоотой байна. Тэгээд ер нь бол тэр уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд уламжлалтын дасан зохицсон энэ тогтолцоогоо хаана нь бас их хөгжүүлэн дэмжиж явахаас өөр аргагүй байна вэ? Тэрний тийм дэмжсэн бодлогыг яаж боловсруулах гэдэг асуудал айгүй их чухал болчиход байгаа. Жишээ нь бол говийг яг яриад уур амьсгалын өөрчлөлтөөр чинь яриад гэсэн бас тэр асуудал та. Яг л говь чинь бол уур амьсгалын хил бэлтгэл хамгийн ихтэй. Тэгээд дулаарлалт бол бас говийн хойд хэсэг нь бас илүү хүртэж эхэлж байгаа. Хээрийн урд хэсэг бол маш хүртэж эхэлж байгаа. Тэгээд ус хоомсож эхэлж байгаа. Иймэрхүү ерөнхий дөр төрхөнд ийм байдалд бол дасан зохицохын тулд бол удамжилт дасан зохицсон тогтолцоогоо бол алдчихвал бүр өмсөн бүр эмзэг болох тийм магадлал их байна. Тэгэхээр энэ болгоныг энэ бүхнийг бол арай эртнээс ухамсарлаад ингээд хөгжлийнхээ зөв замыг сонгох асуудал их чухал болж байна. Байгаль орчны дороотлыг бол албаны хүмүүс одоо энэ эдийн засгийн өсөлт нийгмийн хөгжилтэйг холбож тайлбарлаж байна л да. Тэгэхээр би танаас өгч асуух гэдэг нь та бас ерөнхийлөгч айлчлалын бүрэлдэхүүнд орж бас нориог шивээ дээр яваад ирсэн байгаа. Тэгэхээр улс орнууд бол нийгмийнхаа хөгжлийг ногоон хөгжлийнхаа хөгжилтэй бас тийм ээ хамт хөгжүүлж чадчихна. Тэгэхээр тэр улсуудаас одоо манай Монголыг хөрсөн дээр буухаар авч хэрэгжүүлж болохоор ногоон хөгжлийн санаа тийм ээ ногоон хөгжлийн төлөвлөгөөнүүд юу вэ? За ер нь бол тогтвортой хөгжлийн индексүүдээр хүний хөгжлийн индекс болон хүний тогтвортой хөгжлийн индекс хэмжлэн индексүүдийг бас би эрдэмтэн хүний дэвшүүлж ингээд судалгаа хийж үзэхэд бол Норвег, Швед гэсэн улсууд үнэхээр манлайлж байгаа маа. Тийм учраас энэ улсуудаар очиж явбал бол маш их сонирхолтой байлаа. За тэгээд энэ улсуудаас бол суралцахаар юмнууд бол
жишээлбэл хот байгуулалт, ногоо хот байгуулалт түрүүн бол хөдөр нутгийн ярьсан бол ногоо хот байгуулалт ярихад бол Швед бол тийм ногоо хотгонтой танилцсан. Эколог ус хэмнэлтийн тэгэл ер нь эрчим хүчний хэмнэлтийн энэ талаараа өөрөөсөө бүр гайхамшигтай тийм хотхон байгуулсан байна л да. Тэгээд ер нь бол ямар шүү дийний хараад ямар шүү бодол төрж ийн гэвэл манай Монгол улсад бол ийм ногоон хотхоныг загварыг бол байгуулахаас бол маш их чухал байна. Одоо жишээлбэл шинээр байгуулах гэж байгаа оюутны хотхоноо тийм ногоон хотхон болгоод байгуулчвал тэгээд тэнд бол ирээдүйн манай ногоон хөгжлийг манлайлагчд маань бэлтгэх гэж бодох юм. Тэгээд тэнд бол ногоон бүхэл ногоон технологиудыг туршиж ногоон эрчим хүчин тэмэлттэй байшин тийм ээ ногоон орон нутгийн материалыг ашигласан тийм барилга бариад тэгээд тэнд бол олон зүйлүүд ер нь байж болох юм байна дөө. Жишээлбэл борооны усыг хөрөмтлүүлээд эргэж ашиглах гэх мэтлэн маш их олон төрлийн янз бүрийн дэвшилтэй шийдлүүд их байж болох юм байна л да. Би бол жилийн өмнө жил хагас өмнө бол жишээлбэл Аризона их сургуулийн Аризона их сургууль зочин профессор ажиллаж байсан нэг жил. Тэгээд ажиллаж байхад бол тэр сургууль бол Америк нэгдсэн улсын хамгийн том их сургууль 70,000 оюутантай. Тэгээд тэр их сургууль бол тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлдаг юм байна. Ерөнхийдөө их мундаг манлайлдаг сургууль байгаа. Тэгээд тэр сургуулийн кампус нортол тийм ногоон кампус нэлээд барьсан байгаа. Тэгээд юуны тогтвортой хөгжлийн хүрээлэн Global Institute of Sustainability гэж нэрлэж байгаа. Тэр хүрээлэнгийнх нь байранд бол энэ юуны кампусын бодисын солилцоог эрчим хүчний бодисын солилцоог хичнээн эрчим бүх кампуст ашиглагдж байгаа эрчим хүчний хичнээн хувь нь сэргээгт эрчим хүчээр хангагдж байна гэж үнэн шууд ингээл ерөөсө динамик гараад байж байгаа юм билээ. Тиймэрхүү зүйлүүдийг энэ тэнд явж байхдаа харсан. Тэгээд саяхыг үргэлжлүүлээ хэлэхэд бол Шведийн тэр хотыг бол маш их олон хүмүүс үздэг юм байна. Манайх бол загвар болгоод хамтарч ажиллаад нэг тодорхой нэг жижигхэн ч гэсэн загварыг хийчих юмсан гэсэн л нэг бодол төрсөн. Өөр нэг маш их сонирхолтой юмыг бас дурдахгүй байж болохгүй юм шиг байна. Манай Норвег Швед энтертэй Норвегт уулзсан л да. Нэг сонирхолтой ажил юм л адилхан цаатантай юм байна. Тэгээд жижиг яснаа бол маш их анхаарад тэгээд тэр бол цаавын махан болохоор зэрэг маш их тийм үнэтэй махад болчтой нэг зөөлхөн сайхан мах байлаа. Тэгээд тэр мөрнөөс ингээл хараад бодож байхад бол тэгэл ялгаагүй л бас л бид нар шилбэл нутгийнхаа энэ баруун хэсгийг шилбэл тиймэрхүү маягаар анхаарч олон үндэсний ястан бүхий тийм хэсгээ бол их зөв тогтвортой хөгжлийн замаар хойч үед хിവэр нь сайхан хадгалж үлдээгээд хөгжүүлчихвэл тэгэл ирээдүйд гэсэн тэр жишээ нь мах чинь л тийм үнцэнтэй мах болох нь байна л да. Тэгээд ер нь бол тэнд бол хөгжүүлэхгүй гэсэн биш харин эсэргээр бүр сайхан тааламжтай ерөнхийдөө бол ногоо хөгжлийн зарчим чинь бол хүмүүс их сайхан аюулгүй эрүү сайхан таатай орчинд эрүү сар бол сайхан амьдрал орчныг бүрдүүлнэ гэсэн үг л дээ. Тэгээд хөдөр нутагт явахд чинь монголчууд бүгд сайхан альжаалаад айлдаг. Тиймэрхүү орчныг алдагдуулахгүйгээр тэгээ хөгжүүлэх тийм Монголынхаа нөхцөлд тохирсон шийдлийг олох асуудал бол хамгийн тулгымцсан. Тэгэхээр та бас тэр усны тухай дуртад өнгөрлөө. Ер нь Монгол орн шиг энэ усаа дахин ашигладаггүй тийм ээ. Нэг удаа ашиглаад одоо ингээд өнгөрдөг ийм улс ер нь одоо цөөхөн байдаг гэж сонсч байсан. Тэгэхээр ер нь усны бодлогын хувьд бас ямар бодлогыг бас боловсруулж болохоор. За усны бодлогын хувьд бол мэдээж хэрэг усыг бол альхаар нэгдүгээр хэмнэлтэд ашиглах яг өөрөөр хэлбэл бол дахин ашигладаг ашиглах газар нь бол дахин ашигладаг байх. Жишээ нь бол одоо цахилгаан станц дээр өөрчлөлдөг үнэлэлтэй
нөгөө уудаг усаар юу цахилгаан станц нөгөө хөрөх ажилд хөрөхөд уудаг усаа умдны усаа азийн гүний усаа ашигладаг байна гэдэг чинь бас нь буруу асуудал харамсалтай асуудал юм байна л да. Тэрний оронд бол ахуй усаа цэвэршүү ахуй усаа эргэж ашиглах тиймэрхүү ажилд тэгээд ахуй усаа ер нь цэвэршүүлчих юм бол уулын үйлдвэрийн ус ахуй усаа ангилчих юм бол ахуй усаа бол цэвэршүүлээд ахин яаж ашиглаж болох юм бэ? Ногоо, хөлсний ногоо тарихтаач ашиглаж болно, сая хэлдгэр цахилгаан станцтай ашиглаж болно тиймэрхүү маягаар дахин ашиглах их болцоотой. Тэгээд ер нь бол бүр гайхамшигтай технологийн нэр бол Сингапурч нь бол усаа бол бүр тэр бохор усыг чинь бүр цэвэршүүлээд би очиж үзсэн л дээ. Тэр техник үйлдвэрийн газар нь тэгээд ерөөсөө гайхамшигтай цэвэршүүлээд бүр нарийн наано технологи ашиглаж орж цэвэршүүлээд хамгийн сүүлд нь баталгаатай болгож өгөө. Тэрнийг ингээд сурчлаад ингээд нөгөө бохор усыг ийм гаргаж өглөө гэл. Тэгээд өөрөө уухад чинь бид нар бол цэвэршүүлсэн усаа дахиж цэвэршүүлсэн. Дахиад цэвэршүүлсэн усаа шүү дээ. Тэгэхээр бид нар ямар ч эргэлзэхгүй байж байгаа юм чи. Яа тэгвэл бүх процессыг харуулахаар үнэхээр гайхалтай нөгөө усны молекул нэвтэрдэг тийм нано технологийн төрөл ашиглаад. Тэгэхээр зэрэг үнэн бид нар бол ус бахтай хуурай ус нутгийн ус учраас усыг бол усны тийм маш их тийм сая өөрөж хилдэг шиг тийм бодлогыг боловсруулах технологиг ашиглах шаардлагатай байгаа. Тэр технологид тэгж ашиглах нь чинь уурын өслийн өөрчлөлтөнд улам хуурайж байгаа нөхцөл дасан зохицох хамгийн том бодлого болж байгаа. Тэгэхээр эрхэм үзэгчдээ та бүхэн манай эфирийн 314530 гэсэн утсанд хандаж манай өнөөдрийн зочноос сонирхсан асуултаа бас асууж болно. Тэгэхээр усны газар гэж одоо бас том агент байж байна. Тэгээд усны газрын үйл ажиллагаа одоо яг юунд чиглэгдэж байна? Жилд нэг удаа усны тоолгыг явуулж байгаа. Тэрнээс өөр одоо усыг одоо ашиглахад ямар ажил хийгдэж? Ер нь өмнөх яамны хувьд ч гэсэн энэ усыг дахин ашиглах, аж үйлдвэрийн салбарт, газар тариалангийн салбарт ашиглах асуудал бас жилд амжаал яригдал яваадсан. Энэ тэгэхээр яг юундаа одоо тэр усыг дахин ашиглахад ахуйн ус үйлдвэрлэлийн усаа англи ялахад технологийн хувьд өндөр өртөг шаардлагатай байдаг юм уу? Эсвэл одоо ямар тэр усыг дахин ашиглахад тулгарч байгаа хүндрэл нь яг хаана байдаг юм бэ? За ер нь бол манайх сая бол бас бүтцийн өөрчлөлтөөр бол усны агентлаг маань тараад тэгээд усны тэр агентлагийн нэлийн гол хэсэг нь бол манай яамд бол бодлого хэрэгжлийн газарт бол ирсэн байгаа. Тэгээд тэр зарим функц нь бол усны тийм газар төрийн өмчт газар байгуулагдаад бас зарим функц нь цааш нь авч яваад хэрэгжүүлнэ. Гэхдээ усны асуудлыг бол бас манай засгийн газраас бол маш их анхааралтай авчвал усны үндэсний хороогоо бол ерөнхий сайдынхаа дэргэд бас байгуулж байгаа. Тэгэхээр сая бол урд нь бол манай сайд тийм усны улсын үндэсний хорооны дарга нь байсан бол одоо ерөнхий сайд болж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ усны асуудлаар манай засгийн газар бол улам их том анхаарал тавих гэж байна л да. За ер нь бол анхны шийдлүүдээ гаргаж эхэлж байна энэ манай засгийн газар бол ер нь бол жишээ нь бол нэг том хамгийн тулгымдсан том асуудал бол энэ үйлдвэрийн хаягдл ус, ахуйн хаягдл ус хоёрыг ялгах салах асуудал байдаг юм байна л да. Тэгээд үйлдвэрийн хаягдл усаа бол манайхан бол харамсалтай нь бол үйлдвэрийн газрууд нь бол сайн цэвэрлэдэг. Тэгээд тэр сайн цэвэрлэдэг усаа бол манай нөгөө хотынхаа цэвэрлэх байгууламж руу өчгөр тэрнийх нь хүчин чадал нь хүрдэг. Тэгээд ингээд манайхан бол ингээд сайн ерөнхийдөө бол тэр бүрэн хүчин чадлаар нь ашиглаж усаа сайн цэвэрлэж чадахгүй тийм дутагдaltaй байж байна л да. Тэгэхээр ямар шийдэл гаргаж байгаа гэхээр хотын гадна энэ аль ширний үйлдвэрлэх хэмжлэн усыг ашиглаж ус борхитуулж байгаа азуудыг бол урсгалын дагуу хотоос гаргаж шилжүүлж байршуулах гэсэн шийдийг бол гаргасан байна. Тэр шийд бол манай энэ шинжлэлийн засгийн газрын нэг чухал том шийд байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлсний дараа бол ахуйн усыг бол арай илүү
сайжруулаад хуучин төхөөрөмжөөс ч гэсэн сайн боловсруулаад дахин ашиглах болцоо бол арай илүү нэмэгдэх ёстой. Тэгээд тэрнээс гадна ер нь бол энэ бол Улаанбаатар хотынхаа хэмжээнд арай томхон хэмжээнд ярьж байна л да. Тэгээд ер нь бол улс орон даяар газар сайгүй ер нь бол энэ усны асуудлыг бол их том хэмжээнд том бодлого хэмжээнд шаардлага байгаа юм л да. Усны үнийг зөв тогтоохоос эхлээд. Тэгэхээр манай студид үзэгч холбогдсон байна. Ингээд байлаа үзэгчийн асуултыг сонсъё. Байна уу? Байна уу? байна. Тэр одоо энэ хотлагуулалтын муу устдад шүү дээ. Зорлонгийн ус мос усаа. Энэ усыг одоо голрол хэрэглэж хэрэгтэй. Анда тусаад хэрэгтэй юм байна. Гол руу хийж баахан хөдөлгөөр гаргаж тэрвэсгээд гол руу хийж. Тэрийг эсвэл өшөө газар нуур хөөрөн байгуулад тэрнийг бусаад өсгөх болдгоо бол энэ чинь урсч ирсэн үг шүү. Гэр хорооллын хаягдл усны тухай ярьж байна уу та? Байна уу? Та утсан маань. Нэг л асуух гэсэн. Энэ одоо бидний хаягдл ус болж байгаа шүү дээ. Байна. За юу хариулъя. Юу тийс юу санал нэгэ ер нь бол одоо тэгээд түрүүн биес тайлбарлаа. Тэгээд ахуйн хаягдл усын юуныхаа үйлдвэрийн хаягдл усаас ялгаж салгадаг болчингуудл тэр юу шилбэл ахуйн хаягдл усаа бол эргэж ашиглах болцоо бол маш илүү сайн нэмэгдэх юм байна. Тэгэхээр уул нь хоёр зам байгаа юм л да. Уул нь үйлдвэрийн хаягдл усыг үнэхээр үйлдвэр болгон дээр нь маш их сайн тийм юу цэвэршүүлж чаддагсан бол бас өөрөө чи хэлдгээр харьцангуй нөгөө манай цэвэрлэх олбочлоор ирсэн усаа тэгээд бүрэн шаардлага анхаар дахиж ашиглаж болохоор шаардлага анхаар гаргаад ирвэл ашиглах болцоо бол улам сайжирнаа. Тэгээд өөрөө бол бас нэг санаа хэлж байгаа нь бол тэгээд нуур цөөрөн болгоод ашиглаж болохгүй мó гэсэн нэг санаа хэлж байна л да. Ер нь бол юу усаа цэвэршүүлсний дараа ер нь бол тэрийг бол бас арай өөр нэг бас хэлбэрээр нэг яриад ярих нь бас зөв юм уу гэсэн бодолтой байна л да. Ер нь юу барууны орнууд бол борооны үерийн цасны усуудыг бол харин яг өөрөө чи ярьж байгаа шиг юм хуримтлуулж юу усан сан байгуулж байгаад тэгээд тэгж их ашиглаж байгаа. Тэр туршлагыг бол бас манад бол нэвтрүүлэх шаардлага их байгаа. Тэгээд хоримтлуулсан усаа бол тэгээд юу тэр бол их сайхан нөөц болж өгнө. Тэгээд тэр хоримтлуулсан усаа бол дараа янз бүрийн байдлаар бол бүрэн ашиглах бүрэн болцоод олж байгаа маа. Тэгээд эргүүлж ашиглахын хувьд бол түрүү ярьчлаа тийм ашиглаж болно. Тэгэхээр цэвэр усаа хайрлаж гамнах талаар ер нь энэ ногоо хөгжлийн тийм ээ эко соёлыг төлөвшүүлэхэд одоо энэ бага насны хүүхдүүдэд гэдэг юм уу цэцэрлэг сургуулийн насны хүүхдүүдийн одоо сургалтын програм нь тэр чиглэлийн өмөр нь хэр тусгагддаг юм бэ? Ер нь тэрийг тусгах одоо тийм шаардлага бол одоо тулгараад байгаа юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай? За ер нь бол маш зөв асуулт сууж байна. Ер нь бол явж би ногоо хөгжлийн ирээдүй бол ирээдүйн хойч үе хэрхэн сурахч хүмүүжүүлэхээс хамаарна. Тийм учраас бид нар бол цэцэрлэгт бол нэг өөр, сургууль нэг өөр хэмжээний тийм сургалтын хөтөлбөрүүдийг бий болгох шаардлагатай байгаа. Жишээлбэл цэцэрлэгт бол ногоон зан заншлыг хэвшүүлэх асуудлыг бол нэг төлхөө анхаармаар санагдаж байгаа маа. Жишээлбэл дөнгөж сая хэлсэн шиг ус хэмнэх, тэгэл хог хатуу хог хаягдлаа бол ялгах цаас, тэгээ шилэг хэмжлэн тийм хэвшлүүдийг бий болгох, эрчим хүч хэмнэхтэй гэрлээ унтрааж сурах, тэгээд гих мэтлэн аль хорлын бүхэл тийм эрчим хүч материал хэмжлэн бүх юмнуудыг бол хэмнэх, баг ашиглах, дахин ашиглах тийм гих мэтлэн ийм юу хүмүүсүүдийг бол цэцэрлэгт нь сайн суулгах хэрэгтэй байна. Тэгээд дараа нь бол баганг 10 жилийн сургуульд бол ерөнхийдөө бол энийг багангд бол үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бол ерөнхийдөө бол 10 жилд бол юуны
тогтвортой хөгжлийн суур мэдлэгийг бол ер нь хангалттай сайн өгөх хэрэгтэй гэж бодож байгаа маа. Тэгээд хөдөөд бол янз бүрийн өөр газар бол өөр бодлогод байж болно. Жишээ нь хөдөөд бол миний бодлоор бол одоогийн сургуульд бол нүүдлийн соёл иргэншлийг хичээлийг бол зааж ахын зүйтэй л гэж бодож байгаа. Тэгээд тэнд бол ахмад туршлагатай малчтаараа бас тодорхой хэмжээний хичээл заалах хууль өрчөөж болно. Бид нар бол дараа нэг хэсэг хугацаа өнгөрсөний дараа гайхамшигтай сайхан өвөө их алдсан байна гэдэг харамсах асуудал гарах үйл гэж их болгоомжлж байгаа. Тийм учраас тэнийг бол урьдчилан харж эргэж бодох шаардлагатай байна. Ер нь бол Солонгос ч гэсэн өмнө Солонгос одоо ногоон өсөлтийн бодлого ингээ хэрэгжүүлээ гэл ингээл тэргүүлэх гэл ингээ явж байна. Тэгсэн ногоон ерөнхий тэрэн дээр би бас нэг юм уншиж байхад бол Солонгосод бол ингээд 40 жил ингээл маш их хурцтай хөгжөөд эргээ харсан чинь байгалаасаа нэлээх холдчихсан. Уламжлалт соёлоос нэлээд хөндөрчихсэн. Байгальтай ялангуяа их ойрхон харьцдаг байсан соёлоос их хөндөрсөн байдлаа анзаараад энэ бол их алдаатай болсон байна гэд эргэж харж нэг ногоон өсөлтийн бодлогыг бас тав яаж гаргаж ирж байгаа л та. Тэгээд манайх бол бид нар бол ногоон соёл иргэншил гэж томьёолсон арай шинэ Монголын хөрсөн дэр боосон бодлогоос гаргаж ирэх гэж байгаа. Ер нь бол ногоон өсөлтийг бол ярихдаа бол жишээлбэл бас арай цогцоор авч үзэх хэрэгтэй гэл нөгөө Рио нэмэх 20 сая хуралдажсэн тогтвортой хөгжил болон ядуурлыг бууруулах үүднээс ногоон өсөлтийг хөгжүүлэхэ гэсэн санаагаар бас ярьж байгаа л да. Тэгээд энийг бол бас ер нь бол ногоон хөгжлийн тогтвортой хөгжлийн нэг загвар юм аа гэсэн санааг бол хэлж байгаа. Улс орон болгон өөрийнхөө өвөрмөц нөхцөл тулгуурсан өөрийн өвөрмөц тийм загваруудаа бас болцоотой. За би бол манай яам бол ер нь бол юу гэж бодож байна гэхээр яагаад Монгол улс ер нь ийм өсөлтөөр дэлхийд тэргүүлж байгаа юм бол Монгол улс чинь гайхамшигтай бас их уламжлалтай тийм сайн гайхамшигтай түүхтэй ард түмэн бүр дандаа түүхээр бахархын оронд бүр шинэ түүхийг дэлхийн шинэ түүхийг бичлэлж яага болтгоо юм бэ. Ногоон соёл иргэншлийг анхлан гардан байгуулад Монгол улс маань тэгээд ногоон соёл иргэншлийг ихийг тавих болж бас болно шүү дээ гэсэн том бодолтой явж байна л да. Ер нь бол яагаад гэвэл түрүү чинь ногоон хэрэглээ гэсэн утгаар ярьсан. Одоо бол ерөнхийдөө жишээлбэл бүх дэлхийн бүх улсууд ингээд Америкийн иргэн шиг жишээлбэл хэрэглээтэй болж эхлүүл манайд ер нь бүх манай ганц дэлхийн хөрөлцөөг болж эхэлж байгаа. 3 4 дэлхий 4 5 дэлхий шаардлагатай болно гэсэн тооцоо гарч байгаа л да. Бараг 6 ч авах 5 6. Тэгэхээр чин зэрэг тэр бол бид нар бол тийм замаар явал хурдлар орох нэ гэж ерөнхийдөө их ухаарч байна л да. Тэгээд ер нь бидний амьдарч байгаа одоо дэлхийн нөхцөл маань бол ерөнхийдөө шилбэл агаар мандлага нүүрсрэгчийн давхар эсэл болон хөлөмжийн байдлаараа бол сайн шахамжилт байгаагүй тийм цоош нөр орчинд бид нар амьдарч байна л да. Яагаад гэвэл газрын гүнд байсан нөгөө газрын тос нүүрс байгалийн хийгээ шатаагаад агаар мандлага нүүрсрэгчийн давхар эсэл шатаацсан дээрээс болоод нөгөө дул арлаг уурамслаа өөрчлөлт хэмжлэн өөрчлөлт. Тэгэхээр угаасаа тийм цоош нь бас ногоон хөгжлийн ногоон соёл иргэншлийн хөгжлийн зам шаардлагатай болж байгаа. Тэгэхээр ногоон хөгжлийн асуудлыг бол зөвхөн одоо байгаль орчин ногоон хөгжлийн яам яриад байх биш бас хүн болгон байгууллага болгон бас энэ асуудал анхаарал хандуулах цагнаас нэг нь болсон баа гэж бодож байна. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй амь дээрээ шууд нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.